Өнөөдөр сугаас та бүхнийхээ амрыг ирэн мэдчилж байна. Шинэ он, шинэ жилийн мэндийг хүргэе. За археологийн нууцуд нэвтрүүлэг маань хүрэхэд бэлэн боллоо. За энэ дугаарыг хамтран ажиллагчаар худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах On Time технологи компани болон спортын хувьцыг Америкаас Заяа Спорт Shop ивент тэтгэж хамтарч ажиллаж байна. Нэвтрүүлэг NTV Одмондөр радио 107 83.3 гэсэн хотолгоноор та бүхэндээ хүрдэгэ. Өнөөдөр Марат өгч маань Ромын хамгийн том дайсан Карфагены тухай бидэнд ярьж өгнө. За студид Америк сургуулийн түүхийн багш Марат хаан, хөтлөгч Орон Чимэг хоёр ажиллаж байна. Өнөөдрийн мэндийг хүргэе багшаа. За энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр одоо Ром хотын тухай бас нэг Карфаген хотын тухай гэдээ ярихаар хүн болгоно нөгөө Ромын заналт дайсан Карфаген те ер нь Ромчуудаа нэлээд олон удаан жил тэмцэлсэн улс гэдгийг бол шууд мэдж байгаа баха. За удаан жил тэмцэлдэж яалж ялагдсныг гэрчлэх археологийн нууцуд нэвтрүүлгийнхээ дугаараар бид эртний финикуудын нийслэл байсан Карфаген хотыг онцолж байгаа. За Карфаген одоогийн Тунис улсын нутагт Бахир буюу Тунис нуурын зүүн эрэгт газар дундын тэнгисийн худалдааны гол төв. Нийтийн тооллын өмнөх 10-аас 9-р зуунд хамгийн баян, хамгийн нөлөөтэй, хамгийн сүр хүчтэй хот сүндэрлж байжээ. Эр зоригт суу бэлэгт цэргийн занждаараа алдартай энэ хот гэвч Ромын эзэнт гүрний хамгийн том, хамгийн заналтайсан байсан юм байна. Тий, ер нь бол он удаан жил одоо ингээд энэ хоёр хооронд өрсөлдөж байгаа шүү дээ. Энэ өрсөлдөөн дунд яасан бэ гэхлээр ер нь Ромын Сенат хүртэл хэлсэн байдаг аахгүй юу? Карфаген сүнэх ёстой гэдэг. Тэр үг нь одоо хүртэл ингээд түүхэнд ингээд үлдсэн. Тэгэхээр энэ бол ямар одоо хүчрхэг Ромын эсрэг тэмцэжсэн улс орн бэ гэдгийг бол давхар харуулж байгаа юм. Тэгээ одоогийн яг Ливан улсын газар нутагт байсан хүчрхэг энэ Дир улсын хатан Дитона гэж байгаа байхгүй. За энэ хүү одоо хот улсыг үндэслэн байгуулсан гэх домог байдаг. За Дитона бол төрсэн ах Пигмалионы хамтаар Тирийг захиран суудаг байсан. Гисэн хэдий боловч ах нь бол эрх мэдэл баялаг одоо бүх юмыг өөртөө авахын тулд дүүгийнхаа төрсөн одоо дүү эмэгтэй дүүгийнхаа нөхрийг нь хөнөөгд алчдаг. За ингээ хайртай нөхрөө ингээд ахыхаа гартаа алуулсан энэ хүн болвол улс төрийн тэмцэл хийн гэхээсээ илүүтэйгээр буцаагаад одоо тэр яг өөрийг нь дагаж байсан тэр хүмүүстэй хамт ингээд нутгаасаа яваад өгдөг байхгүй. За тэгэхээр ингээд нутгаасаа явангуудаа энэ Тунисийн хойгт ирээд уугуул омгийнхнаас газар нутаг түрээсэлж амьдрия гэдэг санал тавьсан байгаа юм. За ингээд тэр түрээснийхээ оронд юу өгөх вэ гэхэлэр өнөд чулуу өхөр амлсан байдаг. Гэтэл нөгөө омгийнхэн удирдагч нь бол ганцхан ширхэг өхрийн ярьс гаргаж ирж тавьсан байдаг. За та нар энэ газрыг л авбал ав. За энэ нэг ширхэг өхрийн ярьсаар одоо газар авсан тухай домог бол дэлхийд ихэнд тарсан домог. За тэгээ энэ домогийнх нь хамгийн бас нэг үүсэлтэй. Энэ нь бас энтэй холбоотой байхгүй юу? Монгол дээр ч гэсэн байдаг ч тийм Манжи хаан одоо тэгээд нэг газар авах гэсэн чинь нэг өхрийн шир ингээ өгөө тэр ингээ нарийн сураар ингээ сур илдээ тэгж тойруулж авсан гэд яг энтэй адилхан домог байхгүй. За тэгэхээр хатан яасан бэ гэхэлэр нөгөө нэг өхрийн ширийг нь тойруул нарийн гихчин зүсэж аваад уртаас урт одоо юм сур болгож түүгээрээ том хүрээ үүсгэхэд хавьгүй том газрыг авсан байгаа. За ингээ авсан нь хожимоо бол Бирса хэмээн алдаршиж Карфаген хотын эхлэл цэг гал голомт нь бий болсон гэж үздэг байхгүй домогт өгүүлдэг. За Бирса хэмээх үг нь ч гэсэн ер нь өхрийн шир гэсэн утга санааг илэрхийлж байгаа. За тэгээ эртний Ромын яруу найрагт Вергилийн одоо Энийн дуулалд өгүүлснээр Дитона хатны одоо хот улсаа байгуулж цэцгэлэн хөгжүүлж чадсан ч золгүй хайр дурлалынхаа золиос нь болоод өөрөө одоо ингээд эмгэнэлтэйгээр нас барсан тухай өгүүлдэг. За Карфаген хотын үүх түүх Ромчуудтай зангидсан үс хонзон энэ бүх зүйл нь болохоор тэгээ одоо дайн тулаан олон жилийн дайн тулаан энэ бүх нь бол энэ домогтой бас холбогдох боломжтой байдаг байхгүй. За хотын тухай яриагаа яг эхлэхээс өмнө энэ талаар одоо эхлэе гэж. За Дитона хатан сэцэн ухаантай зориг зүрхтэй бас санаачлагтай эмэгтэй байсан. Харгас хэрцгий сувдаг шунхаа ахаасаа зүхтаагаад өөрийн гэсэн хот орныг байгуулад амьдарч худалдаа наймаа газар тариалан ихэлснээр тэд яг ингээ удалгүй ингээд өргөн дэвжээд Троен хаан хүү Вернегийн хүү Эни далайн шуурганд өртөөд ихэд зов зүдэрсний эцэст арай гэж газрын эрэгт хөлөг онгоцтойгоо газарцнаар Энийн дуулал туйл эхэлдэг. За Дитона хатны Энийг хүндлэн авч найр наадам зохион байгуулах бөгөөд найр цэнгүүний үеэр Эни Трой хот нь грекчүүдэд хэрхэн яаж эзлэгдэж урт удаан хугацаанд яаж хэрн хисэж хөлөг онгоцнууд нь шуурганд өрцөн тухай юм их л ээдрээтэй гонигтай түүхээ хатантай хуваалцдаг байсан байна. За улмаар тэд одоо ойртож дотноссон. За энгийнээр хүрэж болох энэ үйл явдлын цаана эртний бүх туйлсын адил бурхтын оролцооч бас байдаг байгаа. За Карфаген хотыг ивэгч тэнгэр нь Юнона гэд. За тэр энэ Юнона бол хот улсыг нь эзэлсний улмаас тэнүүчилж яваа тройчуудад
бурхан бол ингээд огт таата хандаг байгаа байхгүй. Харин ч Тройчуудын үр сад хожим Карфагеныг мөхөөн гэж зөвгнсөн Юнана шуурганы хаан Эолод хандаж Тройчуудын замыг хаан далаад живүүлэхийг тушаадаг. За Эол тэнгис далаад ингээд шуурга дэгдээснээр Эний 20 хөлхийг ингээд дийлэнх нь ингээд сүрсэн бөгөөд яг энэ үйл явдлыг нь гэвч ингээд далайн хаан Нептун үүнийг нь харж төвчлгүй Элийг номгоцсноор шуурга намдаад энэ Эний 7 хөлөгтөөгөө Ливийн ирэг дээр бараадсан байгаа байхгүй. Ингэж явсаар хагаад Карфагенд хүрснээр одоо энэ үйл явдал эхэлж байгаа. За тэгээ Энийн ээж нь бол Венера. За хүүгийнхээ инхүү зовж тэнүүлчлэхийг харсан Венера Тэнгэрийг эзэгнэгч Юпитерээс аврал гуйгаад Юпитерийн харин 300-ны дараа Энийн үр сад Итали нутагт Ром хэмээх их гүрнийг байгуулж дэлхий дахинд алдар суун түгнээ. За тэгээд Венераг тайтгаруулад өөрийн ил чадаа ингээд Меркурийг Карфаген руу илгээдэг. За Меркури бодол те энэ ятгалтанд автсан Карфагенчуудад бодол Тройчуудыг те найрсгаар хүлээн авч хөндлөн ухтаж найр наадам хүртэл хийх одоо те ийм юмыг цаанаас нь хийж байгаа байхгүй. Тэгээ Энийн ээж Венера хүүг нь хүний нутагт хорлогдох вэ гэж ихэд ингээд эмээхтэй хайрын бурхан одоо энэ Купидодоноос гуйсан байдаг. За тэгээ Купидон бол Энийн хүү одоо Асканигийн дүрээр Титаногийн одоо ингээд өвөр дээр нь одоо нэг хатны тэг өвөр дээр нь суух агшинд хатны ой дурсамж байхгүй болоод өмнөх нөгөө талигаач ихнэр нөхрөө ингээд санан садангалзчихсэн те энэ нөгөө хайр дурлалаа өнөж байна гэсэн энэ бүх юмных нь ой санамж нь яг л нөгөө солонгос кино шиг арчаа хийж байгаа байхгүй. За ингээд яасан бэ гэхэлэр өөрийн ирэхгүй одоо те ингээд Энийд одоо ингээд ухаангуу дурлаж эхэлдэг. За тэгээд хөдөлгөө одоо Энийн өөрийн хувь төөрөг Тэнгэрээс оноос нь дуудлага дагаад Италиг зорих ёстойгоо ойлгосон байдаг. Энэ хоёрын хооронд ч саяны хатан одоо Эний хоёрын хооронд ч бөө юм болж байгаа шүү дээ. Гэвч энэ бол чухамдаа Юпитер өөрийн хараал Меркуригээр дамжуулаад Карфагенээс явахыг Эний тушааж буй хэрэг байсан гэж байгаа байхгүй. За тэгээ Эний дурлалт хатныхаа шаналл зэмлэлээс эмээхтэй нууцаар замд гараад яваад өгдөг байхгүй. За тэгээ энэ бол хайртай хүндээ тэ хаягдсан шанал зовсон саяны нэг хатан чи эхлээд нөхрөө алдсан байсан те одоо ингээд шинэ хайр дурлалтаагаа уучраад байжсэн чинь нөгөөтг нь хатнаа одоо ингээд шаналл оруулахгүй тулд нууцаар яваад өгсөн энэ нь өөрт нь одоо хаягдсан гэдэг мэдрэмж төрөөд хатан бол өөрийнхөө амийг хорлсон байгаа байхгүй. За ингэж хорлохдоо бол янз янзаар хүмүүс яриад байдаг. Нэг бол одоо ил дээр сөлбөж өөрийгөө алсан гэл те. Ингээд одоо янз янзаар ингэж хэлсэн боловч ямар тач энэ хатан болвол им эмгэнэлт байдлаар дуусч байгаа. Тэгээд эндээс одоо яхаа өгөхлөөр Эний Италид хүрээд нутгийн хааны гүнжтэй гэрлээд Юлиус Аскани буюу Юли хэмээх хүүтэй болсноор Ромын түүх эхэлсэн гэдэг ийм домогтой байдаг. За тэгээд Карфагеныг байгуулсан хугацаа яг таг тодорхой биш байдаг. Титано тийрээс одоо нийтийн тооллын өмнөх 825 онд зогтсон тул Карфаген хотыг үүнээс арай хожим буюу нийтийн тооллын өмнөх 814-өөс 813 онд байгуулагдсан болов хэмээх юм судлаачдын таамаг байдаг. За газар дундын тэнгисийн өмнөд ирийн одоо эргийн байршил нь хотын баян тансаг хүч нөлөөтэй болох гол суурийг нь тавьсан байдаг. За эртний хот улсуудын холбосон худалдааны зам гол зангилаа болсон энэ хотыг одоо худалдаа арилжаагаар асар их баялаг хоримтлагдсан бөгөөд тухайн үедээ жижиг суурин байсан энэ хот цаг хугацаа ингээд өнгөрхийн хэрээр хөрөнгө чинээтэй болоод өргөжин тэлсээр бүр Ромд өрсөлдөх хэмжээний ийм гүрэн одоо хот усын хэмжээнд хурж байгаа байхгүй. За тэгээ Карфаген цэцгэлэн хөгжихийн хэрээр зөвхөн их нутагтаач бус далайн чандч бас ингээд нөлөөгөө тэлж худалдааны хотуудыг иргэшээн бомб байгуулж тэднийг өдөрдөн захирах засаг захиргааны тогтолцоог бас бий болгож эхэлсэн байгаа юм. За Карфаген хэмээх хотын нэрийн үүслэл эртний одоо финик хэлээр бол шинэ хот гэсэн утгыг илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл Карфаген бол Финикийн эртний Тир хотын шинэ хувилбар байсан гэж үзэж байгаа байхгүй. Харин орчин үеийн араб хэлээр бол энэ хотыг өдгөө Картаж хэмээн нэрлэх ба энэ нэр нь өрн дахины олон хэлэнд нэвтэрсэн байдаг. За далаагаар хүрээлэгдсэн өндөрлөг газарт орших Карфаген хотын бомбоор тухайн цаг үед бараг бүх усан тээврүүд ингэ дамжиж өнгөрдөг байсан. Ачаа бараа, эд агуурс ачсан бүх усан онгоцыг хяндаг учраас Карфаген одоо тэгж хүчрхчлээс өөр аргагүй байгаа байхгүй. Яванда хот болоод гээд хоёр том бомб тоож гэлсэн. Гэтэл тэр бомбонд нь нэг л бомбонд нь гээд нэгэн зэрэг 220 ширхэг хөлөг онгоц зогсож байгаа гэж. За энэ хөлөг онгоцоо чи нэгдүгээр татвар төлнө. Хоёрдугаарт хотод одоо хөрөнгө оруулалт хийж байгаа. Худалдаа арилж байгаа байгаа одоо энэ тэндээс одоо янз бүрийн чамин ганган бараа бүтээгдэхүүнүүд авчирж байгаа. Энэ нь өөрөө буцаагаад хотыг хөгжил цэцгэлтэнд дуудаад авчирч байгаа байхгүй.
За ингээ хотын төвд одоо мөнх ингээд алдарт нөгөө бирса цайз сүндэрлэж байгаа. Анх нөгөө ярьжсэн тий. За тэгээ хамгаалтын төв гэж хэлж болох бирса цайзыг тойруулаад 10 м зузаан, 15 м өндөр хан хэрэн босгосон нь хамгийн заналт дайснаас ч хотыг найдвартай хамгаалах бас нэг хүч байгаад байгаа юм. Хотын ханны гадна харин тариалангийн талбай, усан үзэм, чийдүүн жимсний цэцэрлэг ингээд тариачтай ингээд амьдардаг байсан. За археологийн олдруудаас үзэх юм бол Карфаген бол үнэхээр л өмнө нь хоц өрн огт байгаагүй газар байж байгаа те шинээр баригдсан гэдэг нь тодорхой болж байгаа. Энэ нь өмнө нь ямар нэгэн хоц өрн байгаагүй харин тектоно хатан эртнээс хойшоогоо энд одоо юм шинэ хот байгуулагдсан байна гэдэг нь тодорхой болж байгаа байхгүй юу. За энийг бол яг юугаар батлаад байгаа юм бэ гэхээр хотоос олдсон ваар сав, будаг шунх, төмөр идэл, керамик буюу шаазан идэл зэрэг энэ бол асар боловсронгуй байсан бөгөөд өмнө нь энэ хотод ямар нэгэн ийм уул мөр байгаагүй гэдгийг харуулдаг. За хотын хоёр том одоо бомбын нэгийг нь худалдааны нөгөөг нь цэрэг армийн зориултаар ашиглаж байсан бөгөөд бомбтой залгаад архны газар, сав суулга, шаазан ваарын үйлдвэрүүд бас байсан. Төв хэсгийн одоо бирса цайзын ойр орчмын өндөрлөг газарт сүм хийд орд өргөө мөн тансаг байр сууцнууд байрлаж байгаа юм. За хотыг өмнө хэсэгт одоо харин томоохон оршуулгын газар байх бөгөөд тэндээс хожим нь им хүүхдүүдийн шаарл агиухээр олдсон байгаа. За энэ юу гэсэн үг вэ гэхлээр Карфаген хотынхан маань бол хүүхдээр тахил өргөдөг байсан байх магадлалтай гэж байгаа байхгүй. Гэхдээ энэ хүүхдээр тахил өргөх зан үйл нь бол судлаачдын дунд үдсээр байгаад энэ бол ямар нэгэн байдлаар юм хөгжлийн бэрхшээлтэй төрсэн хүүхдүүдийг эсвэл одоо ингээд урт удаан амьдрах чадваргүй өвчтөө гэдэг ч юм те ийм хүүхдүүдээр тахил өргөдөг байсан байх магадлалтай гэсэн ийм санаануудыг дэвшүүлээд байгаа байхгүй. За тэгээ суурьшлийн бүсүүд нь бол задгаа гудамжаар холбогдсон бөгөөд шорон замтай ус зайлуулах системтэй тэгээ энд бол ингээд нэг юу юм бэ одоо баян тансаг те язгууртан хүмүүс бол 2 3 давхар одоо ингээд орон сууцтай бүх одоо ингээд орон сууцнууд нь цагаан өнгөний одоо цагаан өнгө хашаан ч гэсэн цагаан өнгөтэй тэгээ ус зайлуулах шугам шуудуун болохоор тэгээ гудамжиндаа хүртэл ингээд байж идэг. Ер нь ингээд таймлаад үзэх юм бол Карфаген хот бол тухайн үедээ хөгжил цэцгэлтийнхээ бас нэлээд өндөр оргилд. Нийтийн тооллын өмнөх 800-аас одоо хэдүүлээ 200-аад оны те 5 600 мянган жилийн хугацаанд Карфаген хот үнэхээр хөгжиж чадсан гэдгийг нь харуулж байгаа байхгүй. За тэгээд төрийнхэн зохион байгуулалтын тухай бол энэ Аристотл, Полимби те зэрэг энэ эртний түүхч гүн ухаантнууд бичиж тэмдэглэн үлдээсэн нэг бус удаа байдаг. Хотыг үндсэндээ бол энэ сурвалжит язгууртнууд удирдах байгаа те. За ингээд энэ сурвалжит язгууртнууд удирдах байсан бөгөөд тэдний нэг хэсэг нь бол газар нутгаа тэлэх, аян дайн хийх зэрэг томоохон асуудлыг хариуцах бол нөгөө хэсэг нь бол хотын худалдаа, үйлдвэрлэл, бомбын үйл ажиллагааг голчлон хариуцдаг байсан. За хотыг удирдах дээд байгууллага нь Ахмадын зөвлөл нэртэй байсан бөгөөд энэ нь 10-аас 30 хүнээс бүрдэх бөгөөд зөвлөлд язгууртнууд нэр нөлөөтэй гэр бүлийн төлөөлөл үүнээс гадна те зөвлөөс гаргасан шийдвэрүүдийг жил бүр сонгогддог 2 консул гүйцэтгэдэг байсан байна. За тэгээ Карфагены хууль тогтоох байгууллага нь бол 300 орчим гишүүдтэй сенат байсан. Мөн албан тушаалтнуудын үйл ажиллагаа хянах шүүхийн тусгай зөвлөлттэй байснаас үзвэл Карфаген хот нэлээд юм арчилсан хот байсан байна. Түүнээс гадна Карфаген татврын болон цэргийн системтэй. Тэд өөрсдийн эзэмшил нутаг дээр дэвсгэр дээр тойрог бүсээс цэрэг татхаас гадна мөнгө хүнсээр алба гучвар авдаг байсан нь ер нь бол баг хизээч барагдахааргүй гэх мэт юм нөөцтэй ийм хүчрхэг айрамтай. Тэгээ татврын юм ингээд нөөцтэй байсан байгаа байхгүй. Тэгээ Карфагенчууд Пиникүүдийн уламжлалт шүтлгийг бас өвлөж авсан. Тэд Тэнгэрийн эзэн Баал Хамон өчил шим одоо хайрлан хамгаалагч те танид бурхныг шүтдэг. Эртний түүхчдийн тэмдэглэснээр Карфагенчууд бурхтад хүүхдэр одоо нөгөө тахил өргөдөг гэсэн ингээл яриад байгаа шүү дээ. Энэ зүйл нь бас байсан юм шиг байна. За тэгээ энэ бүх зүйлүүдийг ингээд үзэх юм бол Карфаген хот бол хөгжил цэцгэлтийн те нэлээд оргил хугацаанд хүрсэн. Энэ нь эсэргээрээ буцаад хэн таалагдахгүй гэхлээр шинээр гарч ирж байгаа, мандан гарч ирж байгаа Ромын эзэнт гүрэнд бас таалагдахгүй гэсэн үг байхгүй. За хоёулаа хамтран ажиллагчаа танилцуулгаа. За тэгээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар манай on time-ийн маань ивент итгэж хамтарч ажиллаж байгаа. Тэгэхээр худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах on time нь хүнсний дэлгүүр худалдаа эрхлэгчдэд зориулсан кассийн програм, кассийн тоног төхөөрөмж мөн М-банктай хамтран шимтгэл багтай банкны карт уншигч, эргэлтийн хөрөнгийн зах зээлийг онлайнаар олгох үйлчилгээг ингэж үзүүлдэг. Эргэлтийн хөрөнгийн зээлийг онлайнаар ингэж олгодог. Маш амар. Тэгээ on time-ийн гол онцлог нь хэрэглэгчдийнхээ өдөр тутмын үйл ажиллагааг нарийн судалж тэдний хэрэгцээнд бүрэн нийцсэн бүтээгдэхүүн
бүлээгдэхүүн үргэлжлэхийг санал болгохдогоор бусдаасаа ингэж ялгардаг. Тэгээд нөгөө on time програмыг Монгол орон даяар байдаг 6 болон 8 нэрийн хүсний дэлгүүрүүдийн 50% нь буюу одоо 2 дэлгүүр тутмын нэг нь ашигладаг гэхээр одоо бүрэн бүтэн дата тий ямар асуудал дээр юу тулгараад байна гэдгийг харах юм бүрэн боломжтой тэр дататай компани гэж хэлж болно. Тэгээ on time-ыг сүүлийн 6 сар хэрэгжилж байгаа бол 100 хүртэлх сая төгрөгийн зээлийг ямар ч материал бүрдүүлэхгүй банкнд очихгүйгээр байгаа газраасаа M-Business аппликейшнаар ингэж авах боломжтой. Мөн энэ аппликейшнаас шимтгэл багтай банкны карт уншигчаа захиалаад байгаа газараа хөргүүлээд авах ийм одоо амар те одоо хаашаач явах шаардлагагүй зөвхөн эднийхийг ашигласнараа ийм олон даваа талыг эдлэх юм боломжтой юм байна. Та хараахан on time кассing програмын хэрэглэгч болж амжаагүй бол on time гэсэн Facebook хуудас руу чат бичгээд танд одоо мэдээллүүд нь хүрээд ирнэ. За ирж уулзах бол Central Tower-ын 708 тот гэж байгаа Сүхбаатар дүүрэг 8 дугаар хараа гэж явдаг те. За холбогдох усны дугаар нь 77 77 34 44 гэсэн байна. Тэгээд археологийн нэвтрүүлэг маань ивент гэж хамтарч ажиллаж байгаа on time технологийнхаа хамт олонд шинэ оны мэд төргий баярлалаа. За баярлалаа. За тэгэхээр газар дундын тэнгисийг инхүү захирсан Карпеген те цэцэглэн хөгжиж байхад яг түүний хойд талд нэсэн ромчууд айжмаар хүчнөлөөгөө тэлж өндийж босч ирж байгаа байхгүй. Карпегений хөлөг онгоцууд Африк, Испани, Сицил, Сардин, Корсик те хүч төв дамнсан арилжаа 8-ыг атгаж байх үед нь тройчуудын үр сад болох ромчууд газар нутгаа алхамаар тэлж хууль журам, сахилга бат, цэрэг армийн хүчээр ялгарч байсан байгаа. За тэгэхээр энэ хоёр хүчрхэг улс хоёр те одоо өөрийн ашиг сонирхолтой зүйлсүүд нь нэгэн цэгт ингээд давхцаад эхэлснээр зөрчил гэдэг зүйл үүсч эхэлж байгаа. За тэгэхээр энэ зөрчил гэдэг зүйлийг дайн тулаанаар шийдэхээс өөр аргагүй болж байгаа тийм. За ингэснээр нийтдээ 43 жил хуурай газарч далаа тэнгисч өрнсөн Пүүний дайн дэгдсэн бөгөөд эцдээ Ром ялж Карпегенийг эзэлсэн байгаа юм. За пүүн гэдэг нь бол Пиник гэх үгийн латин дуудлага. За анх дугаар дайн нь бол нийтийн тооллын өмнөх 261-ээс 241 оны хооронд болж исэн байгаа юм. За энийг буцаагаад яг Төв Аз руу шилжүүлээд түүхэн үйл явдал юу болж исэн бэ гэх юм бол буцаагаад нөгөө яг эртний нэг хятадын байлдаан тусуудын үе, Төмөн шаний үе те энэ үед чинь яг энэ дайн болж исэн байгаа байхгүй. За тэгээд Сицилийн арлаас хэн хяналтаа тогтоох вэ гэсэн зөрчил маргаанаас үүдсэн байгаа. За ингээ өнөөдрийн яг энэ нэвтрүүлгийн гол хэсэг болохоор энэ хоёрын хоорондох дайны талаар байгаа байхгүй. За тэгээд Ром бол газар нутгаа тэлэх хүсэлтэйсэн. Карпеген ашиг сонирхол Сицил аралд гэдэг нэг оролцоод эхэлж байгаа шүү дээ. Ийм хүү зэр зэвсэгтэй тулсан энэ ширүүн дайн эхэлж байгаа байхгүй. За тухайн үед Ромын айрам чамгүй хүчрэх байсан ч Карпеген далаад нөлөөтэй стратегийн хувьд ч илүү давуу байршилт байсан. За тэгээд тулаан Сицил төдийгүй хойд Африк, Корсик, Сардин арлуудад өрнөж хоёр тал бие биен рүүгээ тэнгис талаагаарч эрэг хөвөөгөөрчтэй буюу хуурай газраарч довтлосоор эцэстээ Ромчууд Карпегенчүүдийг ялснаар Сицилийн нэгэн мужаа болгосон байна. За энэ тулаанд Ромчууд нэгэн онцгой тактик ашигласан бөгөөд энэ корпус хэмээх гүр маягийн зүйлийг ашигласан байгаа байхгүй. Энэ нь яадаг вэ гэхээр тэр хөлөг онгоцнуудын нуруу тэг гүүр шиг ингээ маш уртын гүүр тэг тэрийг аваачиж одоо яг онгоц руу хүүлээд явган цэргээ тэр хөлөг онгоц руу оруулж чаддаг байсан байгаа. За ингэснээр бас нэг давуу байдлыг ашиглаж чадсан байгаа. За Карпегений суу биелэгч жанжтай байлаа гэдэг нэвтрүүлэг өмнө хэлсэн те. Тэгэхээр тэдний нэг нь болохоор энэ Гимилкар Барка усынхаа эрх мэдлийг бэхжүүлж газар нутгийг тэлэх чин зорилготой байсан байхгүй. За тэгээ Гимилкар Барка нь бол ингээд энэ тэрнгүүр хэсүүчилж далайн эрэг те уул толгодын бил нарыг хүртэл нэг нэгэнгүү судалж стратеги боловсруулдаг байсан байна. За гайхалтай алсын хараатай нэгэн байсан энэ жанжин тэрээр Пүүний 1-р дайнд айрмаа удирцнаас гадна Испани зарим хэсгийг эзэлж шинэ бомб барьсан гэд усынхаа түүхэнд онцгой гавьяа байгуулсан. За үүнээс ч чухал нь болохоор тэр 3 хүүтэйсэн. За энэ 3 хүүхдээ те гуруулангийн болохоор яг өөрийнхөө эрдэм мэдлэг авьяас чадвараа өвлүүлэхийн зэрэгцээ Ромын дараах үүргийгч одоо ингээд дарах Ромыг дайлах те энэ Ромыг сөнөөх ийм үүргийгч одоо тэр 3 хүүхдээ үлдээсэн байдаг. Тиймдээ ч одоо энэ Гимилкарын хүү болох Ханнибал. За энэ Ханнибал гэдэг жанжны нэр агиух гарч ирдэг те. Ер нь бол Карпегений тухай, Ханнибал жанжны тухай гэл. За энэ бүр 9 настайдаа өөртөө бол Ромыг дарах амлалт өгсөн байдаг. За ингээд Карпегений алдарч жанжин Ханнибал Барка Альпийн нурууг давж Италийн хойд талаас Ром руу довтлосноор Пүүний 2 дахь дайн эхэлсэн байдаг. За Ханнибал жанжин 15 жилийн хугацаанд Ромын айрмыг нэг бус удаа бут зохиж амжилтаа давшсан хэдий ч Альпийн нурууг давах үедээ байлдааны чухал
ингээд төхөөрөмжүүдээ ингээд давуулж чадаагүй зэр зэвсгээ алдсан байгаа байхгүй. Түүнээс гадна яг араас нь ирэх дэмжлэгүүд нь ирээгүй. За тэгээ энэ ирж чадаагүй учраас Пүүний 2 дугаар дайн нийтийн тооллын өмнөх 218-аас 201 онд дамнан үргэлжилсэн зур Ромын жанжин Публи Корнели гэдэг хүн бол Сиципон гэдэг энэ хүн Африк руу тэв рүү довтолдог. За ингэж довтолсноор бол Карфаген бол өөр ингээд аюулд учирч байгаа байхгүй. Ийм учраас Ром руу 15 жил довтолж түүхэнд үлдсэн агуу ялдуудыг байгуулсан Ханнибалыг Карфагенчууд аргагүй эрхэнд эргүүлэн улс орноо авраач. Ромд байлдах биш, улс орноо хамгаалах дайн хийгээч гэж байгаа байхгүй. За тэгээ энэ дайны цаг хугацаа бол нийтийн тооллын өмнө 202 онд болсон бөгөөд за энийг ахаад нөгөө Төв Азийн түүх рүүгөө шилжүүлээд бидүүлээ бодоод үзэх юм бол нөгөө модон шанью хүнүүгэн модон шанью хан улсын анхны хаан Лебан буюу Гаузу те энэ хоёртой байлдсан хамгийн анхны дайн энэ цаг хугацаатаа давхцаж байгаа байхгүй. Тэгэхээр Төв Азад бол хан улс хүн хоёр те хин нь илүү вэ гэдгийг үзэжсэн бол одоо Европт, Африкт те энэ бүс нутагт Ром, Карфаген хоёр одоо те хин нь илүү вэ гэдгийг үзэжсэн ийм одоо он цагууд болж таарад байгаа. За тэгээ нийтийн тооллын өмнөх 202 онд болсон энэ Замагийн гэгдэх тулдаанд Карфагений хувь заяаг нэг мөр шийдсэн байна. Шийдвэрлэхийн тулдаанд Ромын тал Нумидийн хаантай эвсэн морьт цэргээ ашиглан Карфагений армийг буцагсан байдаг. За гутамшигт ялалтынхаа дараа Карфагенчууд хатуу нөхцөлтэйгээр энхийн гэрээнд гарын үсэг зурхаас өөр сонголтгүй болсон. Тус гэрээгээр Карфаген усан цэргийн флотоо бүрэн устгах. За тэгээ Испани болон газар дундын тэнгисийн арлууд дахь бүх эзэмшлэлээсээ татгалзах ёстой. Болсон бөгөөд Африкаас өөр газар дайн хийхгүй. Гэхдээ дайн хийх юм бол заавал Ромоос зөвшөөрөл авна. За тэгээ эдийн засгийн хувьд бол Карфаген ч гэсэн хүн цохилтонд амссан байгаа байхгүй. За ингээд тэд 50 жилийн турш жил бүр 200 одоо энэ талаатын ингээд ийм одоо тий үнэтэй төлбөрийг Ромд төлөх үүрэг хүлээсэн байгаа. За энд нөгөө нэг яг буцаагаад нөгөө Төв Азад хүннүү хан улсын хооронд ч нөгөө инх ургийн гэрээгээр бас жил болгон татвар төлөх ёстой байсан. Тэр нь 70 жил үргэлжилсэн ингээ те. Ер нь энэ ингээ судлаад тахт яг энтэй ингээ нэлийн төстэй түүхүүд гарч ирээд байгаа байхгүй. Тэгээ өөрөөр хэлбэл Карфаген өнгөн дээрээ тусгаар тогтносон хэврээ үлдсэн ч үнэн хэрэгтээ Ромын хараат тусуулж хуурсан байгаа юм. За тэгээ дайны дараа Ромчууд эрлэх Ханнибалыг өөрсдөнд нь шилжүүлж өгөхийг шаардсан ч нэр төрөө эрхэмлсэн тэрээр дайсны олзонд очихгүй тулд те ослогдоод явж явах замдаа бол өөрийнхөө амийг эвгүйтгсэн гэдэг түүхтэй байдаг. За хэдийгээр Ханнибал жанжин те одоо ингээ ялах боломжууд бас байсан байгаа. Гисэн хэдий боловч энд бол Ромчууд дайны тактикийн хувьд бол бусад одоо холбоотнуудаа нэлээд сайн цуглуулж чадлаа. Морьт цэргүүдийг авч чадлаа. Тэр шин технологи ашиглалаа те. Тэгээ усан болоод энд ингээд ярих юм бол шинээр гарч ирж байгаа энэ дайны техникүүд нь илүү байсан баг. Ханнибал жанжины хувьд яасан бэ гэхээр өөрөө хэдийгээр шийдэмгий боловч Карфаген өөрөө арчилсан улс гэж ярьлаа шүү дээ тийм учраас тэр парламентаас гаргаж байгаа шийдвэрүүд нь нэг доор ингээд хурдан хэрэгжиж чадахгүйсэн байгаа байхгүй. Ямар сайндаа тэр Альпийн нураг давж явах замд нь араас нь тусламж ч гэсэн ирээгүй байж байгаа нь энтэй холбоотой байгаа байхгүй. Энэ мэтлэнгээр ингээд бодоод үзэх юм бол энэ дайны одоо ингээд ялагдал нь Карфагений одоо ингээд улс төрийн тогтолцоотой бас нэлээд холбогдоод яваад байгаа юм. За тэгээ энэ Пүүний 2 дугаар дайнаас хойшоо Карфаген цэрэг ингээ зэвсэггүй ингээ гадаад бодлогоос ингээ Ромоос ингээ бүрэн ингээ хараат болчихж байгаа шүү дээ. Гисэн ч хот эдийн засгийн хувьд айжмаар сэргэж эхэлсэн байгаа байхгүй. Худалдаа арилж байгаа газар тариалан үйлдвэрлэлийн салбар нь эргээд амь орж эхэлсэн байдаг. Ромчууд энэ нь таалагдаагүй. За Ромын сенач Катон гэхэд л сенатын хуралд үг хэлэхдээ хэлэх болгондоо яриага Карфаген сөнөх ёстой гэсэн энэ үгээр эхэлдэг. Яагаад энэ Катон гэдэг хүн энэ хотыг те ингэтлээ их үзий яддаг вэ гэхээр нийтийн тооллын өмнө 2 дугаар зууны үед Ромын элч төлөөлөгчийн бүрэлдэхүүнд багтаад Карфагенд очсон байгаа байхгүй. Тэнд очсон чинь нөгөө 50 жилийн хугацаанд татвар төлж байгаа нөгөө бүрэлдэхүүн улс нь болчихсон те ямар ч эрх мэдлгүй энэ Карфаген улс нь өөрөө бүр ингээд айл хэдийн дуу шуутай амьдрал нь боцолчихсан те тэгээд худалдаа арилж байгаа байхгүй юм байхгүй үндэд цэцгэлж байгааг нь харчиж байгаа байхгүй. Тэгээд сүүлдээ энэ хүн чинь те Катон бүр ингээд хөдөө ихээр хүртэл явжсэн байгаа. Гэтэл тэнд яасан бэ гэхээр нөгөө стан намрын шар нар гэдэг шиг нөгөө тариа ингээд намраал те усан үзэм жимс энэ бүх юм ингээд бэлэн болсон байгаа байхгүй. Энэ юу гэсэн үг вэ гэхээр Карфаген хот буцаагаад хөл дээрээ босч гинэ гэдэг зүйлийг харсан байгаа. За ингээд Ромын ингээд мөнхийн дайсан урууж дороодсон те бараг л мөнхийн ингээд мөхлийн ирмэгтэй тулсан ингээ байхыг ингээ харахаар ирсэн нөгөө сенатч маань тун сэтгэл гонсгор буцаж очиж байгаа байхгүй. За ингээ буцаж очингуудаа
юу гэж бодсон бэ гэхээр Карпаген үнс чандар дундаасаа дахин төрсөн мэд сэргэж босцсон байгаа гэж тэрийг ингээд доторхын ингээд мойж байгаа байхгүй. Тэгээ хорсож бухимдсан одоо Катон Ромд ирснийхээ дараах нь бол Сенатын танхимд яаран очиж ингээд хурал хийхдээ Карпагенаас авчирсан чидүүн жимсээ ихтэй тараагаад гэж хүн болгонд тараагаад ийм амтад жимс ургадаг газарт далаагаар ердөө 3 өдөр тэ яваад л хүрнэ. Химэн тус улсыг эзлэхийг уриалаад одоо энийг ингээ бүр ингээ эзэлж авахгүй болохгүй байна. Карпаген ахад босоод ирэх юм бол бидний эсрэг бүр илүү их тулдах болно. Тэнд бүр цэцгэлэлт хөгжилттэй энэ бүх зүйл яваад байна гэдэг зүйлийг хэлээд Карпаген мөхөх ёстой гэдэг энэ үгэл ахаад нэг алдарт үгээ хэлээд байгаа байхгүй. За тэгээ үүнээсээ тэр ганцаараа ингэж бодоогүй бөгөөд энэ аюул занал учруулах ингээд тэнхэлгүй болсон ч бүр мөссөн уруучхаагүй Карпаген эргэн сэрэхгүй гэдэг болгоомжлол ромчуудыг ер нь тайван байлгаагүй байгаа байхгүй. За тэгээ яг энэ үед нь бол Ромын холбоот нь Нубидийн хаан Масиниса гээд Карпагений хил рүү удаадараа халдаж газар нутгийг булаан авч байсан. За тэгээ Карпаген эдгээр халдлагыг төвчж ирсэн ч нийтийн тооллын өмнөх 151 онд тэсгэл алдаад Нумидийн эсрэг зэвсэг барин болсноор Ромтой байгуулсан энхийн гэрээгээ зөрчиж Карпагеныг газартаа тэгшлэх шалтгаан ромчуудын одоо яг нь эрх мэдлээ хэрэгжүүлэх энэ боломжийг нь бүрдүүлээд өгч байгаа байхгүй. За хоёул дахиад хамтран ажиллах чадалцах байна. За тэгээ нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар манай од мөндрийн хөтлөгч, спортын тайлбарлагч Бацаагийн манай өөрийн ажилладаг Заяа спорт шоп ивент гэж ажиллаж байна. Тэгээ Заяагт бол одоо дэлхийн хамгийн л одоо алдартай өдөр тутамдаа болон одоо яг спорт зориулсан юм хувцсны брэндүүд орж ирдэг. За тэр бүхэл бүр хай класс брендийн одоо хувц нарыг ч гэсэн Заяа маань оруулаад ирсэн бас байж байгаа. Тэгээд Nike, Under Armour, Adidas, Vans, Timberland, North Face, за одоо DR Martins дэлхийн одоо шилдэглэл бол спортын болон өдөр тутмын гутал хувцас за нэмэх нь хэрэглэлүүд одоо нүрийн коллаген, уудаг коллаген одоо зэрэг хүртэл байж ах чинь хүүхдийн витаминууд гээд тэдэнд очиод харах юм бол яг нөгөө нэг оригинал баталгаатай бүтээгдэхүүнүүд гэдгээр одоо маш юм сэтгэлдтэй амар хэрэглэхэд аятайхан өмссөн хувцас ч гэсэн бас олон жил өмсдөг юм одоо байгаль дэлхийдээ хэрэгтэй гэдэг үднэс ч гэсэн тийм ээ. Тэгэхээр эдний бараа бол дандаа Америкийн нэгдсэн улсаас болон Англиас орж ирдэг. Тэгээд нисдэг машины замын эсрэг талд Маргад төв гэдээ байгаа. За тэнд бол яг Заяа спорт шоп маань ажиллаж байгаа. Тэгээд Facebook нь бол маш идэвхтэй ажилладаг. Та бүхэн маань ороод харах юм бол бас бараа автыг харчих боломжтой. Заяа спорт шоп гэдэг та бүхэн маань л тэднэр авчирээ 88 тэгтэг 91 92 гэсэн дугаараар манай Марат огч маань ч гэсэн бас хэд хэдэн пүүз өгдөг байхаа тий. Заяа спорт шопоос би мөнгөөр авдаг шүү. Хүмүүс нөгөө сая бас бэлгэнд бас яасан тий. Чи бас айгуу гоё сурчлах ёстой шүү дээ. Пүүз авчаа ёстой тий. Гэхдээ тэр нь суглаагаар тий. Суглаагаар хоцсон. Айгуу гоё. Шинэ жилдээ одтой байсан шүү дээ манай орнооч нэрээ. За тэгээ Заяада их баярлаа. Тэгээ тэд дэлгүүр бол үнэхээр гоё. Тэгээ чанар хангасан ийм бараа бүтээгдэхүүн байдаг учраас та бүхнийг бас нэг ороод хараасай гэж хүсэж байна. Баярлалаа. За очоо гоё пүүз аваарай. Тэгнэ. За тэгээд ерөнхийдөө нөхцөл байдал юу болж хувирсан бэ гэхээр тэд нийтийн тооллын өмнөх 149 онд Африкт сэргээ буулгаад те Карпагений хаяанд тулж ирсэн. За ингэнгүүтээ ромчууд бол дайн тулаан хийхийг хүсээгүй аятай аашлаад Карпагенчуудыг зэвсгээ хураалган барьцааны хүмүүс илгээхийг шаардсан байгаа байхгүй. Ингээ зогсохгүй хотоо бүхэлд нь орхин далайн эргээс зайдуу хол газар нүүд суурьшихыг тулгасан гэдэг. Сонголтгүй болсон Карпагенчууд үхс ихэхээ үүсгэхээр хүчээ нэгтгэн цэргэлж боссноор пүүний 3 дугаар дан эхэлж байгаа. За цэрэг арим нь мөхсцэн зэр зэвсэггүй шахан байсан Карпагенчууд богино хугацаанд асар их хүч гарган айл өрх бүр зэр зэвсэг үйлдвэрлэж эмэгтэйчүүд нь ч үсээ тайран тэд томж номын хөвч хийхэд хүрсэн гэдэг ч байгаа байхгүй. 3 жил үргэлжилсэн энэ дайн нийтийн тооллын өмнөх 146 онд дууссан. Ромын цэргүүд хотын хэрмийг давж 6 өдөр 6 шөнө тулалдсан бөгөөд хотын иргэд эцсийн амьсгаагаа татах хүртлээр гэр орон гал голомтоо хамгаалсан гэдэг. За ингээд Карпагений хамгийн сүүлчийн хамгаалт болох Бирса цайз эзлэгдэх үед олзлогдохоос айсан иргэд бөөнөрөө амиа хорлсон түүхтэй гэж байгаа байхгүй. Ромчуудын боол болсноос өгснөн дээр гэдэг сонголтыг хийсэн байгаа. За тэгээ ромчууд хотын газрыг ингээд хөрстөн тэгшилсэн. Хотыг галдан шатааж барилга байгууламжуудыг нь нураан арай гэж амьд үлдсэн 50,000 гаруй орчим хүнийг нь боол болгон зараад газар нутгийг нь Африк дахь Ромын хязгаарын нэгэн муж болгон зарласан байдаг. За ингээ зогсохгүй хөрш шоноонд нь тариа бүү ургаг гэдэг тариа ногоо бүү ургаг гэд хараагаад давс цацсан байдаг гэж байгаа байхгүй.
За тэгээ нэг айгүй адилхан зүйлсүүд айгүй ойр сонсогдоод байгаа шүү дээ. Өхрийн нэг ширээр одоо ингээд газар авж байгаа тэгээд харааж давс цацж байгаа гэдэг тий. Гэтэ ер нь ромчууд их амар юм а тий. Айхтар. Тий. Хэдэн зууны турш газар дундын тэнгисийг ноёрхон захирж байсан тий. Финик хүүний соёлд гүрэн түүхийн давцнаас ийхүү арчигдж эзэрхэг Ром гүрэн тий. Энэ нутгийн хамгийн гол тоглогч хүч нөлөөгөө тий. Улс болон хожимоо ингээд дэвжин хөгжих эхлээд байсан байдаг ромчуудын. За Катон сенат ч мөрөөдлөө биелэхийг нь амьд дээрээ харсан гэж байгаа байхгүй юу? Карпегийн сөнөх ёстой гэх тий. Тэгээ сөнөж чадсан гэдэг ч юм уу. Тэр хүний одоо баг хүсэл мөрөөдөл нь биелсэн юм уу да. За хагас сая хүн амтай 34 км урт 9 м өргөн 15 м өндөр тэгш чулуун хэрмээр хамгаалагдсан тоглох сайхан сууцнуудтай сүм хийд ариун дагшин газруудтай олон нийтийн талбай театртай орд харштай үйлдвэрийн том агуулгатай цэрэг армийн хуарантай энэ хотыг хүүс тэмтгэн нураахын тулд ромчууд хичнээн их хүч зарцуулсан болоо гэдгийг саяны ярьж байгаа түүхээс тодорхой харж болж байгаа 3 удаагийн том дайн хийсэн байгаа сте тий. За тэгээ хөрш оронд нь давс цацсан хараасны дараач энэ нутаг үнэхээр ч 100 гаруй жил эзгүүрэн хоосорч үржил шимгүй болсон байдаг. Гэвч Карпегийн хотын түүх ингээд төгсчгөөгүй. Нэгэн одоо 100-ны дараа ромчууд хотыг дахин сэргээж Ромын Карпегийн хэмээх нэрлээд Африк дахь эзэмшил нутгийнхаа хамгийн чухал хот болгож хувирсан байдаг. Урдын сүү алдар нэр нөлөө нь иргэн сэрээгүй ч энэ хот эзэнт гүрний эдийн засаг, нийгэм, соёл, шашин шүтлгийн нэгэн төв болон хувирсан бөгөөд Ром маягийн урт шулуун гудамжнуудтай байшин барилгын одоо хэв маягч одоо Ром загвартай болж хувирсан байгаа юм. Цаг хугацаа улиран одож Ромын эзэнт гүрний сүр хүч болон байр суурь гадны довтлогоо дотоодын зөрчлийн улмаас ганхаж эхлэх үед Карпегенийг Герман угсааны овг аймагуд эзлэн авч өөрсдийн хаант улсын засаглал болгосон байдаг. Үүний дараа хот Византын эзэнт гүрний бүрэлдэхүүнд орж аслагдсан нэгэн муж болон хувирсан байдаг. За энэ тооллын буюу одоо 7-р зуунд Арабын байлдан дагуулагчид Ромыг нөлөөнд орох Карпегенийг газрын хөрснөөс арчиж орхисон байдаг. Хотыг нурааж сүйдлснээс гадна энэ удаад Карпегийн газрын зургаас ч одоо ингээд бүр ингээд ачигдж байгаа байхгүй. Тэгээ газар дундын тэнгисийг чичрүүлж байсан агуу хожим нэр төрн Тунис төмөр замын одоо ингээд зурган дээр ч ингээд гарч ирсэн байдаг гэж байгаа байхгүй. За тэгээ 16 дугаар зуунд энэ бүс нутаг Османы одоо эзэнт гүрний нэг хэсэг болж нутгийн ноёд төр захирч байсан болвол 1881 онд Францын колоничлолын дараа Тунис хотын далайн эргийн захын дүүрэг төдий болон хөгжсөн түүхтэй байдаг. За Карпегенд 1830 оноос түүх археологийн судалгаа өргөн хүрээнд хийгдэж 1875 онд Карпегений үндэсний музейг байгуулсан нь хотын өв дурсгал туйрыг хамгаалах чухал алхам болсон гэж үздэг. Карпеген хотын туйр өдгөө ЮНЕСКОгийн дэлхийн үеийн жагсаалтанд багтсан дурсгалт газар болж хувирсан тий. За Тунисийн нийслэл Тунис хотын нэгэн дүүрэг болох Карпеген одоо 20 гаруй мянган оршин суугчтай үзэсгэлэнт эрэг хөвөө газартай зөөлөн салхи, сэвэлзэх, цэвэрхэн гудамж талбайтай хараа булаах цэцэрлэгүүд туулсан түүхийнх нь нэгээхэн хэсгийг хадгалан үлдсэн музейгээд жуулчдыг татах зүйл олонтой болсон. За орчин үеийн хийц загвартай тансаг орд харшууд дипломатчдын сууц олонтой суурьшсан хэсэг нь хуучин хотын туйраас баг зэрэг зайд оршдог. Домог дөгүүлсэн өнөх өхрийн арсны хэмжээгээр арилжиж авсан өндөрлөгт Карпегенчуудын цайз хан хэрмийнхэн туйр хадгалагдсан үлдсэн байдаг. Археологийн дурсгал ихтэй энэ хэсэгт мөн эртний хотын гудамж, байшин, сүм дуган, усан сангийн суурь, оромч бий. Ромоос 70 жилийн өмнөх байгуулагдсан газар дундын тэнгисийн агуу хот байсан ч түүхийн уртад ромчууд, берберүүд, нумидчууд, вандалууд, византчууд, арабууд, нормандууд, бас загалмаатнууд, туркууд, францчууд хүртэл амьдран сууж сүйдэн нурааж сэргээн босгож ирсэн Карпеген хэдийгээр бие даасан хотын статусаа алдсан ч өнөөдөр түүх соёлын өлгийн нутгийн хэвээрээ нэг байсаар байгаа юм. За тэгээ энэ хүрээд Карпеген гэдэг хотын тухай нэвтрүүлгийн маань савнд урж байна. За баярлалаа. Тэгээд яалчгүй л одоо тухайн цаг үеийнхаа хамгийн том гүрнүүдийн хараанд ороод тэгээд
ингээд үгүй болсон ийм түүхтэй минь заавал бас мэдэх ёстой түүх юм байна. Тэгээд маш сайхан деталь нарийн тайлбарлаж өгсөн Марат агштай их баярлалаа. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах On Time технологи компани болон спортын хувьцаг Америкаас Заяа Спорт Job ивент гэж ажиллаж байна. За нэвтрүүлэг NTV Одмондөр радио 107 83.3 сонсогчдоор та бүхэндээ хүрэлээ. За студид Америк сургуулийн түүхийн багш Марат хаан хөтлөгч Урамч мөг хоёр ажиллаа. Тэгээд дараагийнхаа дугаараар эргэн уулзъя. Баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх худалдаа агшлын банкны данс байгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.